Тий яг хоо иргэд бол өчтөр нээлттэй төр хорооны хурлыг бол бүтэн өдрийн турш үзлээ. Тэгээд өнгөрсөн одоо өнөөдрийн парламент хяналт хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Өнөөдөр улсын хурлын тухай хууль болон дэгийн тухай хуулийн асуудлаар энэ төр хороо байгуул шалалтын сасгал зохион байгуулах юм одоо хуультай болсон тий. Тэгэхдээ энэ дээр одоо бас иргэдийн шүүмжлэлийг дагуулж байгаа хэд хэдэн зүйлүүд байна. Жишээлбэл одоо нөгөө гэрчээр дуудагдаж ирсэн улсуудын одоо асуултанд хариулах боломжтой хугацаа богино байна ч гэдэг юм уу. Яг бүрэн нээлттэй одоо асуултанд хариулах боломжоор нь одоо хангахгүй байна гэсэн ийм шүүмжлэлүүд бол одоо бас орж ирсэн. Тэгээ энийг бол цаашдаа бас тодорхой хуулинд бол нэмэлт өөрчлөлт оруулж ийн бас иргэдэд мэдэх хэрэг нь олох хэрэгтэй юм байна гэж харж байгаа. Тэрнээс бол төр хорооны дарга бол одоо дэгийн хууль их хурлын тухай хуулийг бол зөрчиж дур мэдэн одоо цагийг сунгах боломжгүй учраас бас нэг талаараа одоо бас төр хорооны даргатай өөрт нь бас ингээд хумайдаг юм шиг харагдаад байгаа нөхцөл байдал нийгэмд ажиглагдсан. Тэгээ тэр бол хуулиар зохицуулж байгаа гэдгийг хэлэх нь зөв. За өнгөрсөн 6 сарын хугацаанд бол төр хороо бас өндөр өвдөлтөд ажилласан. Маш олон мянган одоо холбогдох хуудас материалууд дээр бол бас анализ, дүн шинжилгээ хийж, шинжээчнэр бас ажиллалаа, хэн шалгагч нар ажиллалаа. Гэхдээ бидэнд өгөгдсөн материалын бараг 50-аас дээш хувьтай бараг 70% төгсөн материал нь бол одоо нууцын тамгатай учраас тэрийг ямар нэгэн байдлаар олон нийтэд бол мэдээлэх боломж бол байхгүй. Эргээд бид нар өөрөө бас хуулийн зөрчил рүү орох учраас. Дээр нь өнөөдөр энэ төр хороо ер нь яагаад байгуулагдах болсон үндсэн гол шалтгаан тийм ээ. Өнөөдөр энэ оюутлогоо төсөлгээд одоо 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад өнөөдөр хүртэл ингээд үйл ажиллагаа явагдаж байгаа, цаашдаа ч явагдах одоо юм төсөл байж байна. Гэтэл яг энэтэй одоо залгаа орд буюу онтре гэдэг одоо юм орд сүүлийн үед одоо иргэд энэ талаар их мэдээлэлтэй болж байна. Тэгээ энийг одоо олон нийтэд хүргэх зайлшгүй шаардлага болсон. Гэтэл өнгөрсөн хугацааны цаг үе дээр юу болсон бэхээр онтре компани одоо 2 лиценз нь Rio Tinto компани руу одоо шилжих нөхцөл процесс нь өөрөө ингээд лиценз шилжих процесс явагдаж байгаа цаг үе дээр бол одоо төр хороо байгуулагдсан. За тэр төр хороо байгуулагдах цаг үед бол лицензийн шилжилтийн үйл ажиллагаа зогссон байж байгаа. Зогссон. Хэрвээ бид нар жоохон хоторсон бол одоо энэ онтрогийнхаа лицензийг ингээд үндсэндээ шилжүүлээд алдаад дуусах. Тэгээ өчтөр онтрогийн дээр одоо бас нөөцийн талаар бол шинжээчдэр мэдээлсэн тийм ээ. Эрдэнтээс 3 дахин том. Цагаан суврагаас 2.5 дахин том одоо эмчсэн агуулмжтай алттай одоо ийм хөдрийн байжмалтай одоо ийм орд байж идэг нөөцөөр дээрээс нөгөө тухайн одоо ашигт малтмөдлийн өөрийнх нь агуулмж нэг өндөр бас нэлийн тэргүүлэх зэрэгт ордог юм агуулмжтай орд байгаа. Тэгэхээр энэ байгалийн баялаг бол үндсэн хуулийн 6-гийн 2-д бол төрийн өмч. Ард түмэн бол энийг тэгшүүрдэх ёстой. Тэр агуулгаар өнөөдөр энэ онтре гийн лиценз ер нь яг өнгөрсөн цаг хугацаанд хууль бус явсан байна уу, хуулийн дагуу явсан байна уу гэдгийг шинжилэн судлах зайлшгүй шаардлага. Дараагийн асуудал одоо энэ онтрог цаашлаад одоо энэ онтрогийн лиценз ямар байдлаар одоо ингээд гэрээ хэрэгцүү харилцаанд орох юм бэ тий? Риотинтод очих ёстой юм уу, эсвэл одоо тусдаа гэрээ хэрэгцүүгээр зохицуулаад явах ёстой юм уу гэдэг асуудлыг шинжилэн судлах ийм зайлшгүй шаардлага. За нөгөө талаар одоо оюутлогоо гэрээгээд иргэдэд бол нэг л ойлголт байгаад байдаг. Тэгээ тэр нэг юм ерөнхий агуулга тий. Гэтэл одоо 2009 онд байгуулагдсан гэрээ бол хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг. Яг үүнтэй дагалдаад хөв нийлүүлэгчийн гэрээ гэдэг гэрээ байгуулагдсан байдаг. Гэтэл энэ хөв нийлүүлэгчийн гэрээ бол тухайн үед бол 2011 он хүртэл бол нууцын шатлалж байгаа нууцаас гарсан. Тэр одоо бас яг шинжилэн судлахад бас тийм амар хүн ойлгохдохоор гэрээ болж биш юм. Голцоо эдийн засаг талаас ингээд орцсон. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээн дээр бол одоо үйл ажиллагааны зарчим одоо зүйлүүд бол илүү төрхөө тусгасан бол нөгөө хөв нийлүүлэгчдийн гэрээн дээр бол гол нөгөө эдийн засгийн зээлийн хөв асуудал ингээд явцсан байдаг. Тэгээ иргэд бол биднээс нэг л зүйлийг шаардаад байгаа шүү дээ. 2009 онд гэрээ байгуулгаад Монгол улсын эдийн засаг тэлнэ, солонгорно. Иргэд өнөөдөр иргэдийн амьдрал дэвшлэнэ, ногдлоо шиг хүртнэ. Энэ уулуурхагаа ашигласнаар гэдэг. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ямар байна гэхээр эргээд Монгол улс өөрөө 12 тэрбум долларын өрөнд орцсон тийм. Нөгөө иргэдэд хүртэж байгаа ногдлоо шиг бол байхгүй. Мэдээж оюутлогын төслийг бол сайн тал байгаа. Тэнд олон одоо мянган монгол хүмүүс ажлын байраар хангагдаад амьдралаа залгуулж байна. Олон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах гэрээгээр одоо үйлчлэгээ үзүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бол сайн тал. Гэтэл энэ чинь нийтлэг агуулгаараа өнөөдөр Монголын иргэд ямар ногдлоо шиг хүртэх ёстой юм бэ гэдэг агуулга нь өнөөдөр хүртэл ингээд битүү хатуу яваад байгаа. Иргэд бас ингээд хардаад байна тийм ээ. Цаашдаа ч ер нь одоо энэ бас энэ
ногдлашийг ер нь хүртэх боломж байгаа мүү гэдэг бас энэ сонсгол одоо бас тодорхой төвшөнд харуулах хэрэгтэй. Дээр нь хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр өөрөө 7 жилийн хугацаанд энэ зээлийн үетэй холбоотой асуудлыг бас нэг хилцэх юм цикл тогтсон юм байна. Тийм 7 жил нь энэ 25 онд тохиож байгаа. Өмнө 18 онд бас нэг ягаад амжилт олоогүй юм бэлээ. Одоо 25 онд одоо энийг бас ашиглаад Монголын тал бол одоо 34% тэнцэх хөрөнгө оруулалтын зээл дээрээ 11.3% үүтэй зээлтэй байдаг. Гэтэл өнөөдөр энгийн одоо ингээд уулуур хаач бай зүгээр энгийн бизнес эрхэлдэг улсуудаа валютын зээлийн талаар ингээд ярилцаад үзэхэд бол хамгийн дээдэлтэй бол 9% гэдэг бол хамгийн дээд байдаг. Ер нь 9%-ээс дээшээ бол тэгээд ер нь ямар ч ашиг өрөөгөж байхгүй эргээд ингээд өрөнд ороод дуустдаг юм хүү. Гэтэл одоо надад 11.3 гэдэг чинь мэдээж одоо 2008 он бол одоо 9 он бол эдийн засаг дэлхийн эдийн засгийн амралтай цаг үе байсан уу байсан тийм ээ. Тэр нөхцөл байдлаар тулгуурлаад их өндөргүүтэй ингээд явцсан юм уу? Нэг одоо буулгах боломж нь өнөөдөр бол арай эдийн засаг өөр байгаа шүү дээ. Дээр нь зэсийн үн, алтны үн тэр үеэс хэд дахин өссөн байдаг. Үр өгөөж нээгээд тагаад нэмэгдчихэд байдаг. Гэтэл Монгол ногдох ашиг нэмэгддэггүй. Өр нь нэмэгдээ яваад байгаа нь өөрөө эргээд нь ард түмний хардлагыг төрүүлж байгаа нөхцөл үүсэж байгаа байхгүй юу? Одоо энэ эсвүүлтгүүгээр гэдэг юм уу Монгол улсын ирэх шиг хамгаалж чадаагүй энэ үеийн цай дарга нарын асуудал дээр бас юм сонсдог юм гişүүд нэ. Тий яг одоо шинжээчнэр олон талаас нь одоо энийг гаргаж ирж байгаа. Одоо та бүхэн өчтөр сонсголын үдэнд харсан бол ингээд маш олон юм самбар гаргацсан байгааз он цаг үед дээр ингээд ийм тогтоол шийдвэрүүд ингээд гарч исэн гэдэг. Тэгээ тэрийг ингээд нэг бүрчлэн наривчлан судлан үзэхээр тэр дотор бол одоо хуулийн зөрчилтэй байж болох зүйлүүд бол нэлээдгүй ажиглагдсан. Тэгэхээр энийг бол одоо нөгөө төр хороо бол мөрдөн шалгах чиглэлийг бүхий хэрэгжүүлж одоо юм явахгүй. Бид нар нотлох хорийн цуглуулна. Нотлох хорийн дээр шинжилгээ хийн. Үнэхээр одоо асуудал байгаа гэж үзэж байгаа асуудал бол хуулийн хэлтийн байгууллага шилжүүлнэ. Хуулийн хэлтийн байгууллага нь бол тэр үйлдэл эсвэлтгүү бол одоо тогтоож тухайн одоо эрэг үеийн 22 цаасны албан тушаалаа нэвтрүүлэн ашигласан, уруулан ашигласан одоо олон зүйлээр ажилладаг юм бол тэрнээс үүдэж одоо Монгол улсад авчирсан хохирлын талаарх тооцоолол нь тэн дээрээ үнслэж гарч тэр хариуцлагууд яригдана гэж бодож байгаа. За дараагийн нэг асуудал ер нь зүгээр өчигдөр одоо манай төр хорооны эхний өдрийн хурал болоод өнгөрсөн гэрчүүд аягүй идэвхтэй оролцсон. Тал талын байр суурь илэрхийлсэнийг бол одоо хил мэдээллийн байгууллагаар харж байгаа тийм ээ. Бас тодорхой төвчний маргаанч өрнөлөө олон зүйлүүд болсон. Гол үр дүн өчигдөр юу болсон бэ гэхээр Онтрик компани лиценз 2 лиценз 2009 онд байгуулсан оюутлогоотой байгуулсан Rio Tinto-тэй аюугаа тухайн аюугаа майнцтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй гэдгийг бол өчигдөр бол одоо Монголын тал өөрсдөө ингээд тал талаасаа нотолчихж байгаа. Тухайн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан тий. Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан намрын инквайр улсын их хурлын дарга байсан Дэмбэрэлгой тий. За 2012-оос 12 оноос хойш одоо ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тухайн үед 8-9 он тэргуун шадар сайдаар ажиллаж байсан Норвегийн алт ууийг гишүүн те. Эдгээр улсууд маань өчигдөр бүгд яг ноцоллоо. Энэ ямар нэгэн байдлаар үндэсний аюулгүйн зөвлөлтөөр бол онтрогийн талаар огт яригдаагүй. Ажлын хэсэг байгуулад ажиллахад бол тухайн ажлын хэсгийн гэрээ хэлцээрт бол ямар нэгэн байдлаар онтрогийн асуудал огт дурддагдаагүй. Яагаад дурддагдаагүй тэр үед бол онтро хайгуулын цэцэнцтэй байсан учраас ямар нэгэн гэрээ хэлцээрт орох угаасаа боломж байхгүй байсан. 2009 онд оюутлогын гэрээ байгуулагчны дараа бол төд удалгүй бол харин онтрогийн лиценз бол харин ашиглалтын лиценз рүү болж өөрчлөгдөж гарсан байдаг. Тэгээд энэ цаг үед лицензийн сонголт, төлбөр, лиценз ашиглалтын лиценз болсон цаг үед ингээд бүх бичиг баримтын өрөөнд шинжилсэн судалгаар бол одоо лиценз олголт, лицензийн сонголт гэдэг нь өөрөө бас хуулийн зөрчилтэй зүйлүүд бол бас байгаад байгаа юм. Тэгэхээр энийг одоо бас тодорхой төвшөнд шинжээч нарын гаргаж ирсэн материалаар тулгуурлаад хуулийн хэлтийн байгууллага төгс одоо энэ бас шалгуулах хэрэгтэй гэж төр орны гишүүд бол үзэж байгаа.